сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За ингээд Виктори бас тайтлаар ингээд орж ирээд сонсож байгаа болвол сонсож байгаачлан Виктори ингээд анхныхаа подкастыг эхлүүлж байна. Тэгээд hopefully одоо энэ маань бүтээсээ жоохон туршилтын юмнууд болоод ингээд өмнө нь ерөөсөө подкастны ийм маягаар юм бичиж ярьж үзээгүй. Наад захандаа ингээд видео коллаар хоорондоо ингээд ярьдаг байсан болохоор техникийн асуудлууд жоохон туршилт болчих магадгүй. Тэгээд тэрийг ойлгоо. Тийм. Яг хоёрын санаагаа болохоор яг юм 25 оны энэ жилийн одоо 1 сарын 1-нд сүртэй шинэ эхлэл ингээд гоё цацаг гэж бодсон боловч бас яг оны өмнө бүтлгүүтээд тэгээд тэгсэн ч гэсэн гоё ингээд 25 оноо шинэ подкастаар эхэлж байна. Yay. За, эхлээд өөрсдөө танилцуулах болов шууд яриад. За танилцуулах. Гэхдээ бол миний бол бодож байгаагаар эхний дугаарыг маань ер нь таньдаг хүмүүс л үзүүлэх л таа. Тэгтээ танилцуулж. За намайг Амууж ингэдэг. Би одоо их сургуулийн 20 дугаар курсыг суралцж байгаа юм байна. За намайг Намона гэдэг бас адилхан 2 дугаар курс. Тэгээд бид хоёр бас подкастныхаа нэрийг өгсөнчлэн яг ингээ 20-од наснда явж байгаа насаа хэлэхгүй. Тэгээд яг 20-од настай 2 дугаар курсын 2 оюутан байна. Тэгээ бид хоёр 10 жилээсээ цугтаа найзлаад тэгээ одоо оюутны амьдрал ингээд баахан юмнууд өрнөд тэгээд ер нь ингээд бид хоёр нэг 7 хоногт ч юм уу 27 хоногт нэг хаяа нэг ингээд catch up хийж ярьдаг тэр юм аа ерөн зүгээр бараг подкаст болгочаал яасан гэж ер нь л явж байгаа тэгээд энэ подкаст нь ер нь айгүй юм casual ингээд найзуудын л юм ярилцж байгаа яриа тэгээд дийлэнх нь одоо бид хоёрын ингээд одоо энэ юм яаж юм бол ингэж юм бол тэгээд бид хоёрт ер нь юу тохиолдож байна гэдэг талбар фокуслна. Яг нэг тийм юм зааж сурах гэдэг байгаа юм байхгүй. Тийм байна. Яг ер нь бол миний бол ингэж яг алсын харж байгаагаар яг юм 20 нас ч юм уу яг энэ их сургуулийн заад ингээ 2 дугаар курстэй 1 дугаар курстэй би өөрөө байсан байна. Одоо юу өөрчлөгдөж байна? Амьдрал ямар өөрчлөлтүүд амьдралын аль үед их гарч ирж байна? Тэрийг яаж даван туулж байна гэдгийг ингээ өөрсөндөө документ болгоод үлдээчихвэл амар гоё сонирхолтой байх юм шиг санагдаж байгаа. Тэгэхээр айгүй гоё доктортой байна гэж хэлж байгаа даа. За. Викторийн хамгийн анхны дугаарыг сэдв болохоор бид хоёр сүүлийн 3 жил яг өмнөсөн 2025 оноос бусад сүүлийн 3 жилийн шинэ жилийг цугтаа гаргаж ирсэн. Тэгээ тэр үедээ данаа ингээ найзуудаараа суугаад vision board гэж гаргадаг байсан. Дараа жил юу хиймээрээ ямар юм өрөөд чинь хүсэж чинь гэдгийг гаргадаг байсан. Тэгээ бид хоёр одоо 2024 оныхаа vision board-ыг хараад хэрэг биелсэн байна. Болж болоогүй байна уу? Тэгээд ер нь энэ ондоо тэр зүйлмүүд нь өөрчлөгдөж байна уу? Хэрэв өөрчлөгдөж бол яаж өөрчлөгдөж байна гэдэг талаар хуваалцгаа. Сүүлийн 3 жил илүү. 3 жил биш юм уу? 11, 12, 11-т цуг байлоо. 11 дугаар ингээд байсан шүү дээ. Баяраа ирж байсан шүү дээ. Тийм шүү дээ. Яг юм дээр. 11 за тэгвэл 12. Тэгээ gap. Тэгээ 12. Тэгээд өнгөрсөн жил 1-р курс. Юу вэ? 4 юм уу? Харин тий. Тэгээ. Ой бэж та. Бэж та 11 11-т цуг гараагүй юм шүү. 11 дугаас ковид хийсэн болчихсон гэж. 11 биш юм 11 дугаар ингээд ковид хийсэн. Тэгвэл 12 gap тэгээд их сургуулийн 1-р курс гэдэг 3 жил. Яаж таарсан юм тий. Тийм. Он гарах үед гэртээ байхгүй ингээд өөр гадуур ч юм уу ингээд гэрийнхнээс өөр хүнтэй байхаар тэр жилээ ингээд тэр жилжингээ тэндэг гэдэг нэг тийм юм сонсч байсан уу? Цаас ханаалыг сонсч байсан. Юм шиг хоосоо ходоцтой гэж бодвол тэгээд тэр жилжингээ. За ямар ч тааш тэгэл оноо гэртээ гаргаагүй одоо ингэ найзуудтайгаа цуг гаргаад ер нь айгу тэнэмэл амьдралтай яваачих шээ. Гоё шийдэж савцсан амьдралтай. Тэ гоё яваа гоё. За. Vision board-н дээр ингээд хоёлаа яриул угаасаа зураг харуулж ярихгүй байгаа штэ. Энэ зураг гэл ингээд тайлбарлаж явах юм шиг шууд ийм дөхүү категори болгоод ч юм уу. Тэгээ нэг явчих уу. Тэгээ төл категори зочих уу? За тэгээ. Career гэж нэг гаргаад career education академик хичээл гэж нэг бахаа тэр хоёр баг. Тэгээ. Тэгснэ extracurricular. Hobby extracurricular. Personal development
Хөвөний хөгжил. Тэгээ health гэдэг гэсэн үг байна. Тэгсний дараа нь Санхүү. жоохон юм за санхүү. Тэгснээ юм шин юу байна уу? Шал юм random категори. Одоо альч категорид орохгүй байгаа random тэнцвэр юм байна. Байна. За тэгснээр relationship. За тий. Юм шүү тий. За. За энэс одоо боловсрал карьераас эхлэх үү? Жохо serious эхлэе. За над дээр ч боловсрал юун дээр карьерийн юун дээр бол мэдээж яг GPA гэл яц баха A+, гэсэн нэг юм пеперний зураг байна. Тэгээд энэ дээр яг их сургуулийн дүнгууд чи ер нь бол ингээ ховчлаад ингэж гарт юм билээ заяа одоо 92-оос ч юм уу 93-аас дэшэл бол зүгээр A. Тэгээд 90-с 92 бол тэр нь A-. Тэгээд 85-аас 90 ч юм уу тэр бол ингээ B+ гэдэг ячдаг яг дүүнэн 100-аас хэд ахын хамаагүй болчт юм билээ штэ. Манай сургууль бол тэгдэг. Танайх адилхан уу? Ер нь адилхан. Тийм болохоор яг юм A хасах нэмэгтэй ягаад энэ дээр бол бүгдээрээ амар B+ A байгаад ингээд билсэн юм бол бас байхгүй л тэгш. 1 2 бол зөрж ялангуяа өнгөрсөн семестр бол жоохон нэг хичээл дээр жоохон struggle хийсэн. Тэгээд за 6 хичээл авлаа гэхэд 5 нь ер нь нэг A-тэй хасахтай байсан болохоор нэлээд гайгүй яг юм дүнгийн хувьд айгүй болцсон баха. Гэтэ одоо эн чинь дандаа л одоо 1 2 дугаар курсны интро эхлэл хичээлүүд байгаа болохоор бас ингэ мэдхгүйсэн. Одоо л жоохон яж энэ семестртэй харьцуулахад. За яах вэ? За тэгээд career юун дээр hello my name is intern гэдэг юм. Ингрийн тэмдэг green алт байна. Тэрэн дээр яг одоо дадлага ажил зундаа ч юм уу ер нь хий гэж бодож исэн. Тэгээ зундаа бол яг дадлага үндсэн юу бол хийгээгүй. Гэхдээ өнгөрсөн намар яг нэг юм хальт externship гэдэг 7 хоногт нэг 6-аас 9 цаг л зарцуулахаар нэг тийм бүрхэн туршлага авах юм хийсэн. Тэрэн дээр бол тэр жоохон гэхдээ миний ажилласан байгууллага маань жоохон юу газар л байсан л да. Яг ихэнх цаашаа одоо юм жоохон задгаа яг юм үндсэн систем байхгүй. Ер нь нэлээд жоохон задгаа дуу тэгээд ийм хувь хүний өөрийнх нь явуулдаг тийм жижиг бизнес байсан болохоор бас жоохон задгаа явцсан. За өөр карьер боловсрал харъя л да. Би Coursera-гийн хичээл аавна гэж нэмэлт юм дижитал хичээлүүд аавна гэж оруулсан ерөөсөн аваагүй байна. Гэтэ за. Нэг үсээ ярьчаад тэгээ дараа нь ингэж яг дүнэлтөө. Тий. За. Тэгээ кодинг хийж сурна гэсэн байна. Сураагүй. Гэтэ одоо энэ жилээс эхэлж яг жигнэсээ кодинг хичээл эхэлж байгаа болохоор сурчна гэж бодож байна. За ийм л юм байна дөө. Надад л тэр Coursera дээр бол уусаа одоо танайх ч дээдлэн хэдэн юу яадаг кредит авдаг. Нэг л харал. 6 хичээл яг макстай шүү дээ 6 хичээл 18 кредит дээр. Тэжээ ер нь дандаа тулгаж байна уу? Ер нь тулгаж байгаа. Энэ жил бол яг sophomore 20 дугаар жил тулгаж байгаа. Тийм тэгэхээр угаасаа баг одоо нэг өөр хичээл бараг ингэ одоо цаг гарлаа сайн яг үндэ хүсэл төрөхгүй байх гэх юм. Өөр нэмж. Гэтэ одоо ингэж би бодсон байхгүй жоохон юм graphic design ч юм уу ингээд UX UI талаа жоохон сурыг гэвэл тийм хичээл бол яг манай сургуульд байхгүй заяа. Тэнгүүт яг өөрөө л янз бүрийн юм насураа тэгээд өвлийн амралтаар угна. Гэж бодсон боловч авсан юм юу ч болох та. Тэгээ яг. Тэг бас хичээлийн дүн дээр бол энэ гэхдээ миний юм жоохон өнцөг байж байгаа. Би бол ингээд дүнг нэг амар ингэж үгүй ингээд ямар ч гэсэн одоо ингээд эхний ямар ч гэсэн жилдээ бол айгүй харгалзаж үздэг байсан санаж байна. Гэхдээ тэгээд тэрнээс хойш нэг тийм нэг амар жоохон тоо болцсон юм шиг санагдсан гэх юм. Харин тийм ингээд дүнгийн төлөө сурах уу эсвэл жигнэсээ юм ойлгох гэж жигнэсээ яг юм сурах гэж сураад байна гэдэг тийм мэдлэлцээ бол амар хэцүү. Тэг үгүйс ингээд дүүн гэдэг юм чи амар ингээд
жоохон ингээд юу ойлголтч гэх юм уу одоо ингээд би бол одоо жоохон муухай хэлэхэд би бол ингээд айгу гайгүй дүү авцсан өмнө жилийнхаа одоо нэг хичээлээ дээр гээд шууд ингээд гараад ирэх юм бол одоо яг санахгүй ч юм юу байгаа гэх юм уу гэнэ яг юм ашиглаж ингээд санахгүй тийм болохоор яг юм харин тийм жоохон за угаасаа нэг юм болцоо чи яг амар тэгж анхаарах хэрэг нэ яг ингээд internship гэж ботхоор тэгээ ажил гэд ботчоор яг заавалчгүй ингээд ажгүй байхгүй болохгүй гэж бодож байгаа юм л та. Миний бодлоор дүн одоо ингээд зүгээр нэг юм vision board ч юм энэ зорилгоо самбар мамбар гэх юм зүгээр юм дээр зүгээр дүн ч одоо ингээд амар хэмжигтгүүц юу байгаа штэ үр дүн. Зүгээр л яг дадлахын гэдгээс илүү яг 99% аав 100% аав хичээлтэй гэдэг ч юм. Хэмжигтгүүц болохоор ингээд нэг байж хахад нэг гим одоо гимгүү юу нэг байж хахад яхав дээ нэг юм болно гэж л бодож байна. За миний болохоор сонирхолтой. За ямар ч гэсэн юу бэ? Бас код. Тэгээд би яг тэр үед ингээд огт ийм кодын хичээл эдгээр авч үзэж байгааг болохоор яг ийм нэлээ сайн код бичиж цундаа. Тэгээ R language-ийг бас нэлээ энэ бас өөр програмын хэл ингээд нэлээ сайжруулна гэж бодож исэн байна. Тэгээд тэр нь явцааны ер нь бол одоо ингээд ийм яг ингэж одоо ингээд ийм яа штэ ингээд ийм ингээд анх удаа ингээд шатар тоож эхлээд ингээд дандаа хожигдоод ахаар ингээд ийм амар ингээд уур хүрээд тэг ингээд тогломооргүй ингээд санагдаж штэ. Ингээд мэдээд байгаа юм шиг хэрнээ яг юм болчихгүй. Яг би бол яг одоо тийм үед ирэл гэж бодож байна өөрөө. Яг хөө ингээд юмас ураад байгаа. Гэтэ яг ингээд өссөн үедээ за би ийм юм хиймээр байна гэдгээ ингээд шууд би ингээд гэс бичиж чадахгүй гэх юм уу. Тийм болохоор одоо ер нь бол ингээд танилцаж яваад ингээд яг ингээд нэлээд цаг сайн инвест илүү хийчих юм бол гайгүй ингээд минийх бас энэ дээр нэг юм ойлгох гэж байна. Би ингээд сайн болохоор дуртай байна уу? Би ингээд муу болохоор дургүй байдгүй гэж дандаа ингээд гарч ирээд байдаг одоо. Тийм болохоор би тийм ер нь бүх юм дээр. Тэгээ одоо кодыг бол би одоохондоо муу болохоор дуртай болохгүй аах гэж аягүй бодож байгаа. Тэг ингээд нэлээд сайн цаг зарцуулаад тэг ингээд суугаад яс хийчүүл тэг сайжирч юм бол би дуртай болчих байх. Гэх юм өөр хөвсөн юм гэж найдаж байгаа. Ер нь тэгтээ энэ зүгээр яг найдлага сууж чадчихна уу? Яг ингээд нохой сууй гэвэл энэ өмнөх улаар л энэ улаар л бол суухгүй. Яагаад гэвэл манай сургуулийн миний major requirement өөрчлөгдсөн. Айгүй юм CS нэлээд төвтэй байсан нь тэр нь өөрчлөгдөд. Илүү жоохон ингээд math ингээд stats ингээд суртай болцсон. Ингээд тийм болохоор одоо ингээд заавал яг ингээд тийм ингээд CS-ийн одоо талын кодинг гэх юм уу? Нямар нухаж ингээд бүр ингээд гүн ойлгох шаардлагагүй болоод ирсэн болохоор арай нэг pressure багтаа болчихж ирж байгаа юм. Тийм. За тийм байна. Тэгснээ би тэр үед одоо өөрөө internship хин гэдэг мэдчихсэн юм уу яасан гэдэггүй. Гэхдээ ингээд оффист хүмүүс сууд инээж байгаа байхгүй юу? Тэгээ энэ үед юу бодож байсан бэ гэхээр би амар гой хамт олонтой болно доо гэж бодож байсан байхгүй юу? Relationships. Тэгээд тийм бараг тийшээ л орох юм байна. За энийг тэгвэл харагчаа. Тэгээд academic яг юу яасан нэг academic paper нэг яасан байна. Цаас тавьсан байна. За яг хөө ингээ paper бол ингээ хичээл болгон дээр ингээ бичиж байгаа шүү дээ. Тэгээд яг энэ дээр хүрсэн гэвэл за нэг 25% тал хүрсэн гэж хэлэхээр юм байна. Би нэг фильм хичээл аваад тэгээ нэг яг paper бичсэн маань яг надад амар сэтгэл төрсөн өмнө жилийн үед. Тэрнээс өөр бол амар сэтгэл төрсөн paper гараасын үндэ гараагүй гэх юм. Одоо зүгээр л ингээ assign болохоор хийцэн. Тэрнээс тэр сэдвийг амар гүнзгий судалмаар байсан болоод бичнэ үү гэвэл үгүй гэх юм уу? Чи яг хэмжигтэй юу яаж хэмжиж байгаа юм бэ? Одоо 25% та гэж ширүүл хийж штэ. Яг хичээлүүд дээр бүгдэн дээр нь paper ингээл бичих юмуд бол байсан. Гэхдээ яг 25% та яг чи сэтгэлээсээ яг санаанд чинь нийтгүүдс чинь юм гарсан гэж. Яг нөгөө миний анхны зорилго одоо ингээд энэ үед энийг болгож явахдаа нэг юм юу жоохон болгож байгаа штэ. Жоохон vision ингээд амар гоё ингээд paper гараад ингээд хэвлээ тавьсан юм аа. Яг тийм сэтгэл төрсэн юмнууд нэг байхгүй юм нэг л байгаа болохоор гэх юм уу. Тэгэж бодчихъя. Тэгээд тэгснээ юм дизайн хичээл
авч үзмээр байна гэж яаж ирсэн юм байна. Тэгээ би одоо дизайн хичээл авч байгаа. Тийм болохоор ер нь яг бүрэн бол өмнө жилдээ бол биелээгүй. Тэгээ одоо ер нь л тий эхлэх зөв замдаа яваа. Тий. Тий академик дээр нэг юм юм шиг байна. Академик дээр миний бодсоос ингээ 2 3 хөл юм бусна ингээд ягаад ч юм одоо өөр категорид руу ингээ орчгоор юм уу Америк бичсэн юм байна л оруулсан юм байна л да. Ямар сони. За одоо юу ярих вэ? Relationship ярих уу? За тий. Relationship дээр за миний харж байгаагаар 3 төрлийн relationship байна даа. За эхнийх нь яг юм 2 3 ч зураг байна. Яг юм найзуудаараа одоо яг юм фракцаараа найзалтай шүү дээ хүмүүс. Групп болоод тэгээд яг эхний жилдээ ирсэн яг юм групп фракц найзууд ингээд чанартай үүсгэж чадаагүй байсан үедээ гаргасан болохоор жоох юм одоо юм хүний дутагдлалт ороод юм sense of одоо юм юу гэдэг лээ. belonging тийм belonging мэдрэмж юм жоохон дутагдчихсэн юм шиг байна үргэлж. Тэгээд юм 3 чи яг юм бөөнөрөө суугаад хичээлээ хийж байгаа. Нэг юм кофе шоп ингэ найзуудаараа тавиад юм хийж байгаа. Лаптопод илгэсэн. Тэгээд бөөндөө байгаа тийм зураг бай. Тэгээд энэ бол миний бодлоор ер нь хөөрхөн бэлдсэн гэж харж байгаа. Яг энэ жилээс 2 дугаар курсээс эхлээд яг юм хөөрхөн фракц маягийн юм тавуулаа зургуулаа нийлдэг юм. Яг фракц донд бол яг ороод ингэ хөөрхөн гой найзлаад явж байгаа гэж харж байгаа. Тэгээд ер нь л яг энэ зураг нэрэл яг юм 2 эрэхтэй 3 4 эмэгтэй байгаа байхгүй юу? Тэгээ яг манай фракцс яг ингээ 2 эрэхтэй 4 эмэгтэй. Ер нь хөрхөн гоё яг харагдчихээн. Ямар сайн бэ? Тийм. Тэгээ яг 1-р курстаа л яг ингээ энэ хөдөө хүмүүсүүд ингээ бөөндөө яг нийлээд тусцтай хүмүүс нийлээд нэг найзууд болно гэж ерөөсөн юм төсөөл 1-р курстаа бол би бодохгүй байсан заяа. Тэгэл яг ингээ 2 3-аар нийлдэг 2 3-аар нийлдэг гэж хаад ингээ бөөндөө ингээ цаг хугацааны ихээр гэж явах тийм. Одоо үнцэнтэй найзуудын харилцаа энэ их сургуультай гэж үсгэж ер нь чадсан юм шиг санагдаж байна. Одоо тэгэхээр биелсэн баа. За 2 дахь relationship. Нөгөө нэг хэдүүлээ Gap-аар нэг movie night хийж Freedom Riders гэх кино үзчихсэн шүү дээ. Сонж байна уу? Нэг юм багштай. Ер нь багшийн талаар. Тэгээд тэр багшийг ингээд олон хүмүүс тариад тэрсэн тийм зураг оруулсан байна. Энд дээр би юу бодож оруулсан бэ гэхээр яг ийм профессорудтайгаа яг 1-2 ийм профессортай ийм чанартай яг жинхнээсээ ийм дотн ийм багш шавийн харилцаад яг ийм жинхнээсээ яг ийм хичээлээс одоо яг хичээлийн цагаас өөрөөр яг ийм харилцаа профессорудтайгаа ингээд илүү дотносыг гэж оруулсан байна. Гэтэ яг үнэндээ бол энэ биелээг баха. Миний яг юм жоохон сурах арга барилж гэх юм уу яг ингээд энэ айгу буруу заяа би мэдчихэж байгаа. Ер нь яг засах хэрэгтэй юм. Гэтэ жоохон юм хүнд лайб одоо ингээд профессоруудын хийдэг ажил чинь ер нь угаасаа ер нь хүүхдүүдтэй заах одоо нэг юм хүүхдүүд юм асуулаа гэхэд ингээд лай надад лай болж энэ гэж ерөөсөө бодохгүй ойлгомжтой шүү дээ. Гэтэ надад ягаад ч юм ингээд зүгээр өөрөө нухаад эсвэл ингээд өөрөө суугаад жоохон ойлгоод болчих юм дээр заавал ингэж багшаас асуух офис орт явах хэрэг байна уу да гэж ингэж жоохон бодоодсэн болохоор тэр чам буруу байснаас үүдэлтэйгээр энэ харилцаа биелээгүй байна. За 3 дахь relationship дээр би яг энэ coffee shop-д shopд яг юм 2 матча юутай ингээд шинээр 2 матчатай энийг ийм дург гаргасан байна. Энийг бол юу дейтэнд явж байгаагаар их явах гэдэг юм зорилготойгоор оруулсан. Тийм байна. Тэгээд нэг олон дейтэнд бол яваагүй ч гэсэн яг юм матчанд бол одоо гарсан чинь нэлээ юм орцсон. Матчанд. Тэгэхээр зургийнхаа юм яг юм харагдаж байгаа төрхөнд л орсноос шиг бодсон агуулганд бол бодсон шиг олон дейтэнд явж бодсон шиг олон хүнтэй танилцаж тэгж яа гэдэг юм аа бол билээгүй байна. За relationship дээр бол юм шиг надад бол. Яа. Минийх бараг одоо дийлэн relationship багтай явсан. За энэ дээр ямар ч гэсэн intern гэдэг киноны 2 дүр сууж авахгүй. Нэг нь ингээ intern хийж байгаа нөгөөт нь болохоор intern гэх юм уу. Тэгээд айгүй юм хөвшин ингэж intern хийсэн хүн нь
одоо юм залуу юм гэдэг амар хэм зааж өгдөг киноныхтэй нэр байхгүй. Тийм. Тэр хэсэг байгаа байхгүй. Тэгээд энэ байна. Тэгээ энийг би бодохтой болохоор яаж гэсэн айгуу гоо метросоо интерншип хийх хугацаанд юм сурч аавна гэж бодож оруулсан байгаа юм. Тийм. Тэгээ энэ маань ерөөхдөө бийсэн гэж бодож байна. Тэгээд би нэг ментортай байсан. Тэгээд тэр ментор маань ингээд юм 60 настай ингээд юм Америк битээсэн. Тэгээд амар ингээд юм шулуун ингээд ер нь харилцаатай. Гэтэ ингээд айгүй юм зөв шулуу гэх юм уу? Одоо ингээд хит хүйтэн санагддгүү. Яг ингээд юм гоё санагддаг. Тэгээд ингээд хэлж байгаа юм яг on point ингээд шууд даг гэд тэгдэг болохоор амар гоё байдаг байсан. Тэгээд ер нь бол айгүй олон юм сурч авсан гэж бодож байна. Одоо ингээд сурч авсан юмнууд байна. Гэхдээ ингээд яаж юм хийх вэ гэдгээс биш зүгээр ер нь хүмүүстэй яаж жоохон харилцах хэрэгтэй вэ? Ялангуяа ингээд одоо Америк corporate юм орчинд гэх юм уу? Хүмүүс ер нь ямар байдаг вэ? Яаж харилцах хэрэгтэй байдаг вэ гэдэг талаас айгүй сурч авсан гэж бодож байна. Тэгээ манай тэр өөрөө ментор маань ингээд юм юу chemical engineering гэдэг majorтэй хэрнээ одоо ингээд юм менежментийн юм хийж байгаа. Тэгэхээр ер нь бол хүний яг team skill сайн байхад ер нь ингээд яач хаанч ингэж бууж болох юм байна гэж бодож ирсэн байна. Тэгснээ энэ юу вэ? Extracurricular лөө. Relationship дээр штэ. Зураг асуугаад байгаа юм байна гэж бодлоо. За тэгснээ операгийн зураг байна. Яаж ч юм бэ? Ямар ч сайн амар юм. Тийм. Амар юм том нөлөөтэй хүмүүстэй ингээд одоо ингэж ойртох гэдэг тийм юу байв. Аль эсвэл иймэрхүү хүмүүсийн ингээд ямар ч гэсэн юуг сонсох гэжсэн ч юм уу. Ямар ч гэсэн иймэрхүү ямар ч гэсэн яг ментор одоо ингээд ментор гэх юм чашаа гэтээ ингээд inspiration авдаг ингээд юм том хүмүүс одоо ингээд operator шиг хүмүүсийнхаа ингээд юм мэдгүй номыг унших ч юм уу тиймэрхүү юм бодож ирсэн байх. Гэтээ энэ бол харцангуй болоогүй хаа. Тийм. Яг одоо ингээд сургууль дээр жишээлбэл ингээд том хүмүүс ирэл яриа хийдэг штеп. Тэг би ингээд нэг удаа хоцсон чи бүр ингээд лайн нь амар урт. Бүр ингээд 400 хүн баг ингээд игнэж агсаа зогссон. Тэрэн дээр нь болохоор Nvidia-гийн яг юм CEO ирсэн байсан. Тэгээд яцсан. Тэгээд ингээд биш нөгөө юу OpenAI-ийн юу ирсэн ч болоо. Ямар ч тийм 2 кейс хийсэн байх тэгвэл. Тэгээ амар хүн чагсан. Тэгээд ингээд за би ингээд чагсаад ясан ч гэсэн ороод угаасаа суудлах юм байна гэд ботцоо. Тэгээд ингээд за дараа нь YouTube-ээс л угаасаа YouTube дээр угаасаа тавигдана гэдэг мэдсэн. Тэгэл үзчихэж штэ гэл нэг аюу тэгээдээс гэх юм уу. Яг тиймэрхүү хүмүүсийг битгүй ингээд биеэр ингээд одоо яхаар ингээд битгүй тэгээд хүлээ цуух цаг алдах эдэр гэждэг тиймэрхүү юм бодоод тийм байна. Ер нь тийм байна. Энийг нэг анзаарч байгаа юм байна. Тийм болохоор нэг хийгээгүй байна. Тэгснээ дараа нэг профессор юм уу мэдгүй ямар ч гэсэн нэг профессор нэг оюутанд ингээд зөвлөө өгч амшиг ингээд цаасан дээр юм заасан. Тийм юу байна. Би бас яг ингээд юм профессороос аягүй ингээд юм guidance аягүй сайн seek хийн гэдэг юутай байсан. Тэгээд тэр маань яг ингэж яг саяны өмнөх хулрал жоохон ингэ төвцөн байх гэх юм уу. Ингээд дажгүй ингээд юутай цаг товлоод ингэж уулзаад байсан. Гэтэ тэрийг ингээ жоохон орой ухаарсан гэх юм уу. Манай ч одоо нэг уйлал нь ингээ 17 хоног гэхгүй юу. Тэгээ ингээ манарч авч исэн чинь л ингээ шууд ингээ 3 дахь 7 хоног болчдаг. Тэгээ ингээ манарч авч бол 5 гэдэг ингээ айр хурдан явчихсан. Тэгээ би яг 5 билүү 6 дахь 7 хоног дээр нь нэрээ ингэж уулзъя гэж бүр яг зориод тэгээд хэдээд профессортойгоо уулзсан. Тэгээд айгуу дэжгүй хэрэгтэй яриа ямар ч гэсэн зүйлүүдийг сонссон. Гэхдээ ингээд яад ч юм бэ ингээд одоо ингээд миний одоо асуултууд гэх юм уу? Асуултууд ингээд нэг удаагийн л уулзалтанд ингээд болоод дуусчих тийм хөлөөлөл таад байсан. Тийм. Тэгэд ингээд тэр би ингээд харилцаа сайжруулах лидер гэх юм бол яг хичээлдээ холбоотой зүйлүүд асуугаад ингээд явж болно л та. Гэтэ тэрнээс илүү ингээд юм өөр зүйлүүд гэхээр миний зүйлүүд маань ингээд жохон ингээд юм зүгээр л ингээд ерөнхий жохон асуултууд байгаа юм шиг санагцсан. Тийм байна. Тэгснэ нөгөө тэр оффистайгаа амар happy хүмүүс байна. Тэгээ энэ бол яг үндэд биелээгүй миний internship хийсэн газар тэгснэ зуны нөгөө research lab дээр ажиллаж байсан маань хүмүүс нь дандаа ингэж юу яадаг 7 хоногт 3 хоногт ч юм уу ингээд яг in person ажилладаг. Тэгэл in person ингээл өглөө 9-4 хүртэл ажиллаад тэг явцдаг.
Тэгээд яг юм ажилт ер нь ингэж мэдгүй Америк хүмүүс аль эсвэл миний тэр даалгавар ажил хийсэн хүмүүс ингээ хордож ер нь бол амар байдаггүй. Тэгэл хийх ёстой цагаа ингээ таска хийгээл бай гэдэг ингээ тийм 7 2 3 удаа л ингээ офис дээр ирэл бусад үед дандаа ингээ онлайнаар ажилладаг байсан болохоор яг ийм ажлын хамт олон гэсэн юу байхгүй. Тийм үүсээгүй тийм байна. Тэгснээ нэг ингэж өрөөнд дотор дүүрэн юунууд эмэгтэйчүүд ингээд суугаад яриа сонсож байгаа юм байна. Би энийг ингээд мэдгүй эмэгтэй хүний ингээд грофтой холбоотой сургууль тиймэрхүү юм бодсон баг. Тэгээд энийг биелээгүй гэж яг бодчихсон чинь ингээд нэрээ сүлд татсан чинь манай нэг найз нэг ийм охтын юу ягаад гэж эмэгтэйчүүдэд зориулсан ингээд стартап эхлүүлж байгаа эмэгтэйчүүдэд зориулсан нэг тийм organization эхлүүлээд тэгээд тэр нь болохоор айгүй ер нь хамгийн ихний яг нийтлийнх нь тийм өдөр байсан кампстэй. Тэгээд намайг дуудаад зураг авах уу гэх. Тэгээд би очиж зураг авчирчлаг хийж өгсөн баггүй. Тэгээд энэ ингээд одоо ингээд юм юугаар гэх юм уу? Яг миний анхны ингээд зорж хүсэжсэн би өөрөө ингээд оролцож малцсан гэдгээр бол болоогүй. Гэхдээ явж ирсэн. Тиймэрхүү газар талт байсан юм. Тийм. Тэгэхээр магадгүй одоо яг энэ хэрэг үргэлжлүүлмээр байвал тэр найстайгаа ингээд мэдгүй нүгий. Би танаа ингээд дандаа бүх хэвээ гэж бодсон. Тэгээд жолоо гэж байх гэж бодож юм. Тэгснээ дөрөв охин орон дээр суугаад юм ярьж байгаа тийм зураг байна. Энэ дээр яг намайг битэр ингээд цуг хэсэг амьдэрсэн. Тэгээд тэрэд ингээд нэг төлөвлөхгүйгээр найзуудаа зүгээр ингээд тангаавт хийдэг байсан нь мөр ингэж гоё байдаг байсан. Тэгээд манай нөгөө 10 жил хахад нөгөө охтын ингээд юм групп байдаг байсан. Ер нь ингээд эмэгтэй хүмүүстэй ингээд яриа ингэж гоё болж тийм группийн яриа амар гоё ингэж болоод ингээд амар ингээд халцтай шүү. Тийм юм яг жоохон ингээд сансан байсан. Би бас яг ингээд юм групп гэж байхгүй. Тэгээд энэ бол яг ингэж одоо ч гэсэн яг групп гэж байхгүй. Одоо дандаа ингээд найзлахтаа one on one ингээд юм одоо ингээд хоёулахнаа гэх юм уу? Би одоо нэг өөр хүмүүстэй ингээд тус-тустай ингээд найзлаад явдаг. Тэгээд энэ маань бараг одоо надад айгүй зөв тэгээд амарч юм шиг санагдаад байгаа юм уу? Яг юм групп яг ингээд заримдаа ингээд event ингээд юм дээр явахад ингээд бөөнөр авах амар ингэж гоё ядаг ч гэсэн гэхдээ яг ингээд асуудлуудаа ярих нэг тиймэрхүү юм дээр яг ингэж юм одоо группийн бүх гишүүдтэй ингээд юм дотн эсвэл байх яг тийм юу үүсгэж би одоо олж чадахгүй байгаа нэг тийм тохиолдолж гарахгүй байгаа гэх юм. Тийм болохоор одоогоор тийм байна. Тэгснээ энэ дээр нэг Emma Watson United Nations-ийн Secretary-тэй ингээд сууж байгаа ингээд ийм зураг байна. Энийг бодохтой болохоор ямар ч гэсэн бас ийм ингээд юм том хүрээлэлд орно л гэж бодсон. Эний хамгийн ойрын жишээ манай нэг гарт United Nations UNICEF дадлага хийсэн. Тэгэхээр видео secretary гэ биш гэсэн яг UNICEF дадлага хийж утсан. Тийм хөлтөд найзалж байгаа. Гэж бодчихно. Нэг алхам өртлөө. Тийм имерхүү юм байна. Чи нөгөө нэг тэг юуг сонсч ирсэн нөө? Одоо дэлхий дээрх ямар ч алдартай хүн, ер нь дэлхий дээрх ямар ч хүнтэй алдартай хүмүүстэй ингээд таньдаг болоход хамгийн дээдлээ хүнд ерөөсөө 7 хүний л юм сүлжээ хэрэгтэй байдаг. Тийм. Одоо ямар ч хүн ингээд зааж хэлсэн үү? Тийм. Одоо жишээлх юм бол за хэнийг жишээ авах уу? За Зэндэ гэх юм бол заяа. За Зэндэг таньдаг хүн мэдгүй л дээ. Гэтэ ингээд яаж игээд одоо би таньдаг хүмүүсээс ингээд одоо манай сургууль сурдаг нэг хүүхэд байлаа гэхэд ингээд за би тэр хүүхдийг танилаа. Тэр хүүхэд Зэндэгийн ингээд одоо кинонд дадлага хийжсэн хүнийг таньдаг байлаа гэдэг ингээд яхад хамгийн дээдлээ 7 хүн л хүний л сүлжээтэй гэж сонсч байсан юм байна. Тэр шиг одоо ингээд хоёулаа гавьдаг таньдаг юм чи одоо UNICEF гэдэг ингээд тэгээд юм аац. Одоо гэхдээ ингээд ийм сургуульд яцгаар ингээд сургуулийн профессорууд ч ингээд баахан ингээд сурт юмнууд хийсэн байна шүү дээ. Тэгээ яад ч юм би ингээд энэ хүмүүс баг ингээд шууд ингээд хоёр болгоод өгч юм шиг гэх юм уу? Тийм баха. Тэгэхээр энэ юмнууд яаж ажиллахтай яа. За дараагийн категори юу ярих вэ? Extracurricular. За тий. Яг минийх төр бол би яг юм extra curricular гэж харахгүй юм заяа. Жохон юм хобби ч юм уу зүгээр юм personal development одоо жохон юм
гэж категорижлж хараад байгаа хгүй өөр кинодыг. За юу байна гэдгээс нь хараад хэлээд яваа. Ингээд энэ жил биш өнгөрсөн жил 24 онд бол би амар олон юм шинэ юм сурмаар ингээд айгүй юм сониуч байсан. Тэгээд шинэ сурах юмнууд дээр би юм гитар тоглож байгаа юм нэг зураг байна. Тэгээд ямар нэгэн би ерөөс хөгжим тоглож чадахгүй. Ямар нэг юм хөгжмийн зэмсэг ер нь тоглож сурах гэж амар их бодож ирсэн. За тэгээд iPad дээр бас ингээд яг зураг зурж байгаа тийм зураг байгаа хгүй юу? Тэгээ ер нь жоохон бас юм цаасан дээр зурдаг юм гэхэд ингээд жоохон дижитал арт ч юм уу жоохон юм график тийм зураг зурж ингэж үзье гэдэг юм сонирхолтой байсан байна. За тэгээд юун дээр компьютер дээрээ зүгээр юм ай бичиж байгаа. Одоо бит зохиож байгаа. Тийм юм бас сетапны зураг байна. За тэгээд энэ гурлаа биелээгүй л тээ. Тэгтээ зүгээр ер нь айгүй юм шин юм сурахад айгүй нээлттэй тийм майндсеттэй байна гэдэг үгнээс бас оруулж исэн. Тэгээд хобби юм дээр ч тийм сэлж байгаа би бас сэлж чадахгүй. Надад ер нь чаддаг юм аа. Гэт ингээ яаж хаа. Зөв штэ. Ингээд харин тийм тэгээд сэлж байгаа бас нэг юм бассейн байгаа зураг байна. Тэгээд энэ дээр бүтэн яг ганцаараа живхгүйгээр сэлэх хэмжээний түвшинд очиагүй ч гэсэн хөвч одоо ингээд усанд тухтай мэдэрч чадхаас хэмжээний бол ер нь гайгүй хэмжээнд очсон. Тэгээд бас найзаараа ер нь бол залгасан. Тэгээд харин тийм айгуу гоё байгаа. Энэ жил өргөжлүүлээд яг жихнээсээ яг юм усанд ганцаараа живхгүйгээр нэгээс хоёр төрлийн яг юм сэлтийн югаар ер нь сурах төлөвлөгөөтэй байна. За өөр хобби юм дээр юм өрөөндөө йоганы мат дэвсээд ингээд яг йога хийж байгаа тийм зураг байна. Тэгээ энэ яг ингээ өрөөг нарсан чинь одоо яг миний энэ жилийн миний дотор байрны өрөөтэй ер нь амар төстэй цонхон амар төстэй харагдаж байна. Тэгээд одоо энэ жил би сингл байгаа хгүй ганцаараа нэг өрөөнд байгаа болохоор ингээд бас энэ зургийн яг тэр vibe нь юу нэг биелсэн юм шиг санагдаж байна. Тэгээд бас юм йога мат үүрээд ингээд яг алхаж байгаа бас нэг зураг яг хажууд нь байна. Тэгээд ер нь дасгал хөдөлгөөн яг юм тогтмол хийх одоо сургуулийн жимийг одоо ойрхон амьдарч байгаа болохоор тий ингээд сургууль сурж байгаа болохоор энэ жим нь үнэгүй байгаа шүү дээ. Тэгээд тэр жимийг ер нь ашиглах дасгал хөдөлгөөн тогтмол хийх гэдэг дээр бол өнгөрсөн жил бол бусад жилүүдтэй харьцуулахад бол хамаагүй их яг юм дасгал хөдөлгөөн бол хийсэн. Гэтэ тогтмол бүр амар жимбра болсон гэж болоогүй. Гэтэ ер нь бол яг энэ бол миний бодсон хэмжээнд бол биелсэн байх гэж бодож байна. За өөр extracurricular тэгээд юу энэ дээр 100 Монгол буцахтаа би нөгөө Монгол аюулгүй нэгтэмд явдаг байсан. Тэгээд яг явдаг 10 жилээ төгсөөд завсар жил авч явах хугацаанд ч гэсэн яг юм нэг юм хүн хичээлжсэн ямаараа нэг юм сансан амжилтандаа хүрч сэтгэл санаа нэг амраад ингээд нэг тавьширдаг да. Яг нэг тийм сансан юм маань болоог байхгүй юу. Тэгэд яг энэ 100 Монгол буцтаа яг ингээд нэг хоёр тэмцээнд орё. Усын ард орё. Тэгээд юун дээр энэ сая өнгөрсөн 11 сард болсон бас олимпийн тэр юун дээр ингээд чадвал боломж нь байвал юм гэдэг үгнээс юм лого юуг нь оруулсан байна. Энэ дээр бол 100 Монгол буцаад бол нэрнгэсээ бол бүтээсэн. Яг хоёр тэмцээнд орсон юм байна. Тэгээд 11 сарын том тэмцээн бол угаасаа яг хичээл сургууль ном гэдэргээд ч бүтээгөө ер нь бүтэг магадлал нь угаасаа байгуулсан болохоор нэг хэрэгтэй харамсахгүй байна. Ямар ч тач тэгээд ингээд нэг гоё нэг хуудсыг ингээд нэг 10 жилдээ ингээд сонирхоод дуртай хийдэг байсан. Ингээд нэг гоё юмныхаа хуудсыг ингээд сэтгэл санаа маань дүүрэн болж хаач чадсан гэж бодож байна. Одоо л их харамсах юм байхгүйгээр одоо басан болохоор тэр бүтсэн, тэр маань бүтсэн байна. Өөр extracurricular дээрч гайгүй юм шиг байна дөө. Юун дээр за тийм бас өөр гэдэг юм. За. Бас гэтээ дайлгүй юм шүү. Жохон. Харин оролдоод. Харин тийм явах жоохон. Миний дээр болохоор хамгийн эхлээд юм Jane Birkin ингээд юм камераар зураг дарлаа энэ зураг юм юу байна. Тэгээд энийг бодож оруулахдаа ингээд би ингээд яг өмнө жилээс л яг жихнээсээ ингээд зураг даарч ингээд оролдож үзсэн.
Тэгээд их хичээл авч явах үедээ болохоор одоо ингээд юм яг юм photography гэдэг утгаар нь зүгээр ингээд selfie ингээд найзуудаа ингээд үеийн тийм зураг бишэр гэх юм уу? Илүү юм candid яг тэр ингээд мөчийг ясан ингээд имийг дарах туртай гэдгээ ер нь жоохон ойлгосон гэх юм уу? Яг жоохон ингээд pause дэрж ингээд зураг дараалгаас илүү тэгээд тэгэхэд ингээд гэхдээ айгүй ингээд юм амар ингээд юм жоохон ингээд юм цаг жоохон яадаг юм шиг санагдсан гэх юм уу? Одоо жишээлбэл ингээд street зураг дарах хэрэгтэй бод ингээд гадуур халахж гарах гэх юм уу? Тэ ойр тойрны ажиллах гэж тэгэж яг зорж ийж цаг гарахгүй бол надад бол шууд ингээд энэ ямар гоё мөчгүй гэдэг ингээд ч юм уу аль эсвэл ингээд энэ амар сод юм байна гэдэг сенс жоохон байхгүй юм шиг санагдсан. Тийм болохоор тэнгээ хажуугаараа ингээд зураг дарангаа тэрнээсээ зүгээр ингээд амар гоё л мэдрэмж авахын тулд юм уу яг амар ингээд улаарч ингээд яахгүйгээр одоо ингээд хамгийн сайн болно гэж бодохгүй. Гэтэ ингээд юм ингээд хичээлтэй холбогдоод ирэхээр жоохон ингээд юм ер нь ингээд мэдгүй ингээд ямар ч юмд ингээд одоо ингээд бич дээр одоо ингээд хүрээлэн ингээд сургууль сурж байгаа хүмүүс төр аливаач ямар ч юм ер нь ингээд хамгийн сайнараа хийх юм юутэй гэх юм уу амар юм амбицын дуртай. Тэгээж ингэж тэгээд эхэлчихээр одоо ингээд жоохон ингэж юм юугаа ингээд алдчихдаг юм шиг санагдсан. Тэрнээс ингэж авдаг ингээд гоё мэдрэмжүүдээ заримдаа гэх юм уу. Одоо амархнаар хэлэх юм бол одоо за дуулдаг байлаа гэхэд ингээд гоё мэдрэмж авч ингээд дуулж молхоо хаас илүүгээр зүгээр яавал илүү амар гоё сонсогдох уу гэдэг дээр илүү фокуслдаг гэх юм уу. За. Тийм байдаг юм шиг санагддаг. Одоо оюутан яг ингээд ийм үед байгаа ихээр гэх юм өөрийгөө ингээд яаж илүү сайжруулах вэ? Тэгээд зураг дээр ямар ч гэсэн тийм юм огт байхгүй адилхан зүгээр л ингэж enjoy хийхээр байлгая гэдэг зорилготой байж байгаа тавьсан байна. Тэгээд бодоод эхэлсэн чи би нэрээ 6 постлохоо бүр огт болцсон. Ингээд сошиал медиа дээр энэ ингээд муу сайн юм мэдхгүй гэхдээ ингээд нэг амар харуулах хаяг үсгээ болцсон гэх юм зүгээр л өөрөө ингээд тэр үедээ дараад ингээд хатгалж байвал. Тийм тэгээд би ч бас яг үндэ өөрөө сайн цаг зарцуулаад болохоор энийг яг биесэн үгөө дээр жоохон хэлж мэдэхгүй байх гэх юм уу. Тийм юм байна. Тэгснээ энэ ингээд юун дээр байна. Театрт очиод театр ямар ч гэсэн ингээд орж үзье гэж бодож исэн энэ хавийнхаа. Тэгээд гитар орж үзэж чадаагүй байна. Тэгснээ ингээд ийм Greek ийм философичдын зураг байна. Ямар ч гэсэн ингээд амьдралын философитой болъё гэж бодож исэн. Одоо ингээд дааж мөрддөг гэх юм уу. Одоо ингээд нэг ингээд юм ягаал одоо мэдгүй надад тэгчүүл амар ингээд юмнууд илүү амархан жоохон болчих юм шиг гэх юм уу. Ингээд гинт ингээд нөгөө сургаалгаас асаа нэр юм гэдэг шүү дээ. Нэг тийм юм надад жоохон хэлээд байсан. Тийм. Тэгээд тэрийг ихтэй хайгаачгүй тэгээ бас олоочгүй байна. Тэгснээ би хэдэн хүүхдэд ингээд ийм консулинг ийм хичээл өгдөг байсан. Ингээд гадаашаа өргөлөө ажиллахад нь тэгээд тэр хүүхдүүд маа сургуулаа тэнцээсэй гэдэг тийм хэсэг байна. Ном уншчаа нөгөө Gilmore Girls-ийн Brody-ийн юм зураг байна. Ном унших гээд тэгээд нэгч яг үндэ ном уншаагүй. Тийм байна. Тэгснэ балетын ингээд нэр юм зааланд байгаа юу байна. Болоогүй. Тийм. Тэгснэ ингээд би нөгөө daily гэдэг ингээд манайд ийм сургууль дээр ийм сонин байдаг. Тэгээд тэр сонинд би болохоор ингээд зураг дардаг ийм оюутны юугаар ажиллах заримдаа хэрэгтэй бол. Oh, sorry, did you book through? Yeah. Okay. За дах. Yes. Гарчаад ирээ. Рекординг бити гэтээ салгаад. Өөр хосоор гарч. Харин энэ өрөөнүүдийн бүгдийг бүклцэн байгаад ирсэн. За нэгэнд нь бол би гэтээ нэг юм спот мэднэ. Тэнд ингээ очихоорсэн. Дандаа 2 банд унтчихдаг. Унтаад ч бидгүй ингээ цугтаа ингээ жагаал. Байж байгаа. Тэгээ өөр 2 банд ийм ер нь бол юм болон дуу заяа. Гэтэ ингээд юм жижигхэн юм бүхэг шиг хааж болдог юм яддаг байхгүй юу? Хэдээ тэгээ тэрийг урдаа тавьчихдаг. Тэгээд амарсан аа. Өөр 2 банд юм уу гэдгийг мэдгүй зэ. Аль эсвэл ингээд яг тэр нэг ижлэх нөгөө 2 банд танаа байт юм уу? Тэлчихдэг. Зя, sorry. Үерчлээ. За зараа хүүхдүүдэд ном унших зураг байна. Тэгээ ном уншаагүй балет яжгаад балетаа хийгээгүй. Тэгээд
сониндоо тий зураг дардаг. Тийм зураг дардаг. Тэгснээ би хөтлөгч хийх ч юм уу аль эсвэл яг өөрөө бичих ч юм уу тийм юм ингээд юм туршиж үзье гэж бодчихсон. Гэтэ тэгээд болсонгүй. Яг үндэ тэр газарт очиж нэг хэд хэдэн л удаа явах үз ингээд зураг тарсан. Гэтэ ингээд газартаа гэж одоо сонингийн хавьд гэх юм уу тийм. Гэтэ ингээд сонинт ч юм бол ингээд тэр үед очоод яг байгаа байдлыг л буулгах гэд болно гэх юм уу. Ямар ч ингээ илүү ажиллаад ах шаардлагагүй. Тэгээд жоохон сонир болохоор энэ хэд ингээд нэг ивент дээр одоо нэг сэдв дээр ингээ ганцхан зураг ашигладаг. Олон биш. Тийм болохоор яг үндэ ингээд баахан зураг дарах хэрэггүй. Би тэр газар нэг 5 минут аваад ганц зураг дараад болоо. Болохоор нэг яг энийг хийх юу одоо өдөөтөг гэх юм уу? Харцангуй тэгснээ бас пилатес гэдэг зүйл байна. Гэдэг зүйл. Энэ дээр бол нэг хичээлд болно. Нэг хичээлэн суух гээд enroll хийсэн чинь би waitlist-д ороод тэгээ орч чадаагүй тэгэл яг бүр мартчихж. Тэр тэгснээ Life of Brisa гэдэг YouTuber байдаг. Тэр YouTuber-ийн зураг байна. Ингээ aesthetic нь яаж видеогоо илүүлж байгаа. Миний талаар ярьж байгаа надад амар таалагддаг болохоор би ингээд YouTube-ийн хэрэг үргэлжлүүлэх юм бол энэ YouTuber-ыг одоо айгуу ингээд юм benchmarking хийж ингээд inspiration олж хийнэ гэж хэлсэн байна. Гэтэ хийгээгүй. Бидгүй яг ч би амар зүгээр файвт баймаа даа санагдаад тэгээд орчихсон. Тэр юм байна. Тэгснээ ингээд юм ингээд protest ингээд байгаа хүн байна. Ийм эмхтэй хүн. Энийг яагаад тавьсан бэ гэхээр зүгээр л ингээд өөрийн гэсэн одоо ингээд юм шийдвэр хүсдэг ингээд юм асуудалтай болох юм уу? Одоо ингээд шууд дотороо протест ингээд орсон ингээд зүгээр л ингээд ямар асуудал ингээд тийм ингээд шийдэгдэх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Тэгээ тэрний төлөө ингээд юм байдаг. Их тийм зүйлэл гэх юм уу? Тэр байна. Тэгснээ илүү сайн бичнэ гэж бодож исэн байна. Би нэг Instagram аккаунт зураг дардаг юмны хаажгаар ингээд жоохон юмнууд биччихдэг байсан. Тэр үедээ. Тийм. Тэгээд тэрийг бүр огт бичгээ болцсон байж байгаа. Тэгээ бичнэ гэж бодож исэн ч гэсэн. Тэгээ бас яагаад ч юм амар зүгээр private байваа. Тэр өөрийнхөө амьдралыг өөртөө л нэг юм хадгалж юм санагдаад тэгээд байгаагүй. Тийм юм байна. Тэгснээ ингээд юм ханан дээр ингээд юм хатаацсан цэцэгний ингээд юм зураг байна. Баахан ингээд юм одоо юм юу шиг гэх юм уу? Цуглуулах шиг. Тэгээд ийм нэг жоохон билсэн. Яа гэсэн бэ гэхээр би яг юм хичээл эхлэхийн өмнө нэг юм sophomore college гэдэг програм байгаад тэгээд тэн дээр нэг юм material arts and science гэдэг юм байсан байхгүй. Тэгээд тэрийг яг хийсэн. Тэгээд яг ингээд юм арт одоо тийм зүйлүүдийг харж яг science талаас нь юу болдё гэдэг зүйлүүдийг амар химийн талаар юу уншиж яасан гэдэг барыг тэр асууж зүйлээ мартчихж. Тэгээд тэрийг хийж явахдаа би ингээд юу хийх болоо цаас хийх болоод даваагаар тэгээд тэрийг нэмээд ингээд юм хатаасан ингээд юм цэцэг ингээд дээр нь ингээд нэмээд хатаачихсан. Тэгээд юу тэрийг одоо ингээд хан дээр үлдчихэж тэгэхээр жоохон биелсэн байна. Тэгснэ юм New Yorker гэдэг юм documentary тэрний нөгөө New Yorker гэдэг сэтгүүлийн documentary-ийн яг лого байна. Тэгээ яат ч юм ингээд documentary гэдэг зүйлтэй ингээд артж үзэн ингээд харилцаж үзэн гэж бодож ирсэн байна. Юм YouTube суу гэдэг лөө тийм. Тийм New York-ийн юм яг юм юу байдаг. Тэрний нөгөө юу нөх юм бол YouTube New Yorker гэдэг YouTube channel руу нөхлөмөр яг documentary яг нэг юм юу нэдэг. Юу төлөө. List ямар ч гэсэн тэрийг амар их үзэх туртай байж байгаа. Тэгээд ямар ч гэсэн documentary хичээл авсан өмнөх хөлрал яг юм human rights-тай холбоотой тийм болохоор дайггүй гайгүй ойрцсон байх гэж бодож байна. Гэх юм уу? Зя нэг юм шиг байна. Энэ категори дээр ингээд жоохон одоо яг юм success rate нэрэ бага байгаа шүү дээ. Одоо олон юмуд оролцсон гэсэн. Энэ ингээд хичээлийн хажуугаар ингээд олон юмуд бас ингээд амжуулах хичээлтэй холбоотой биш ингээд бол яг extra curricular гэдэг утгаар ингээд юмуд олохоор ингээд амжтгүй ингээд итгэхээ олон хүмүүс амжтгүй гэж магадгүй. Би бас ингээд ном унших гэж оруулж илээсэн юм байна. Тэрэн дээр ингээд яг их сургууль байгаа энэ хугацаанд угаасаа яг юм хүмүүс нэг их юм ном уншдаггүй одоо яг ажил дээр гараад ч юм уу сургуулаа төгссөний дараа яг ном унших мотивац нь эхэлж ингэж одоо төрж илүү хүмүүс ном уншиж эхэлдэг гинэ. Тийм. Яг хичээл дээр ингээл бас assignment янз бүрийн reading-гууд ингээл уншиж байгаа гэхин хажуугаар бүр жигнэсээ л ингээд ном унших дуртай л биш үү ингэж дахиж юм унших бол нэр хэцүү л юм билээ.
10 жил тахад ингээд ном унших. Миний хувьд л яг юм нэг юм хэлээ сайжруулах ч гэдэг юм уу. Англи хэл сурах гэдэг зорилготой ном уншаад ингээд гайгүй уншихтай болдог байсан бол одоо бол нэг юм зорилго мэдхгүй яг юуны төлөө ном унших гэдэг юм зорилгоо сайн мэдгүй. Тэгээд бас өөр бах уншихны хажуугаар бид цааргалаад. Тэгээд ийм цаг завын хувьд юм хичээлдээ бусад юмудаа тэнцвэрлэх өөрөө ингээд сурмаар гануудаа тэнцвэрлэх юм эсвэл амар хэцүү л байт юм байна. Харин тийм ээ. Яг нөгөө юм тогтмол яг ингээд юм санаанд орж ирдэг болохоор гэх юм уу? Нэг тадал болохгүй л угаасаа хэцүүлэх л та юм шинэ юм биш үү? Чиний тэр нөгөө нэг сошиал дээр жоохон private болж хийсэн гэдэгтэй ялгаагаар би бол жоохон эсрэгээрээ ингэж яг миний хувьд яг өөрөө тэгж дүгнж байгаа. Нэг юм бүр амар сошиал нээлттэй тийм амар биш ч гэсэн өөрийнхөө хэмжээнд бол өмнөх сошиал дээр хэр хаалттай нээлттэй байдаг гэдэгтэй харьцуулах юм бол одоо бол зүгээр Instagram дээр нэг пост оруулахад ингээд миний ингээд anxious одоо ингээд посттаа санаа зовдөг байсан хэмжээ ингээд хамаагүй багассан гайгүй. Өнгөрсөн жил ч гэсэн ингээд яг би яг постод тоолж үзсэн заяа 11 пост хийсэн байлээ. Тэгэхээр ч одоо сард дундчаар нэг гэдэг бол миний хувьд амар том амжилтын рейт. Чам тэрний илүү таалагдчихж байгаа ингээд. Гоё. Тий, одоо яг юм нэг юм айцаа даун туулж байгаа юм шиг санагдаж байгаа юм надад. Би тэгээ бас TikTok дээр хөрхөн юмуд постолж эхэлсэн. TikTok айц бодлоо. Тий, TikTok аваад ирчих шил өөр. Тэгээ нэг юм айцгүй болж эхэлж байгаа болохоор тэр маань яг юм хов хүний хөгжил талдаа бол нэг төрлийн юм өөрчлөлт юу юм шиг санагдаж байна. Би угаан тэгтээ юу яадаг гэсэн шин. Бүр амар өнөж Facebook хэрэглэгч юм ингээд бүр одоо нөгөө Emily Paris шиг ингээд зураг аваад баслал хаштаг би жаахан шиг яг юм Facebook анх нээчээд бол амар өнөж хэрэглэгч байсан шин. Тийм үү. Тэгэл ингээд бусад хүмүүсийн комментнаас ч юм уу ингээд хамаатнуудын комментаас ч юм уу би бас нэг юу яаж исэн юм. Нэг юм Facebook дээр мемний темплейт болж исэн юм. Тэгээ тэр мэр ингээд амар хүнд тохоо дунд анги ингээд амар хүнд тусаад. Тэгээ жоохон юм сошиал дээр буцаж хомигдж эхлээд одоо буцаад ирж байгаа гэж өөрөө дүнж болохоор. Чиний тэр темплейт гэхдээ одоо би харж ирсэн үү? Харж ил чань харж байгаа. Надад гэхдээ чат ухвал байгаа зөө. Бүр тэр темплейт цацагдаад ингээд юу яваад вайрал болоод ингээд би чи Эрдэнэтэй штэ. Нэг Эрдэнэт чинь хөөхөн нэг юм жижигхэн хот байгаа штэ. Нэг 100,000 хүнтэй тухайн үед л тэгэл яг сургуулиуд ингээд яг миний үеийн дунд ангийн хүүхдийн хувьд ингээд дунд ангийн хүрээлэл гэдэг бол амар жоохон. Ингээд танилын өрөө амар жоохон болохоор ингээд амар амархан юм тарчдаг. Тэгээ тэр бол миний зүгээр хөгжилтэй зураг байсан заяа. Нэг тийм муухай юу биш. Зүгээр юм миний хөгжилтэй зургийг маань сэнсэнаа бас мими талбай бичээд тэгэж манай ангийн хүүхэд хамгийн гол нь тэгж яжсэн заяа. Тийм үү. Гэтэ би сургуулийнхаа чиг амар ашигласан юм уу? Уучлсан. Тэгэд эхлээд бол сургуулийн юм Facebook пэйж дээр постлогдож байгаа. Тэгтээ бүр ингээд онлайн эрдэнэт ч лөө нэг юм эрдэнэт Facebook гэдэг. Тэр үедээ ингээл би бас ингээд ягач юм шиг ингээл та хамаагүй тоохгүй. Нөө ямар хөвчлээ ингээл амар чил. Ингээл амар кул царайлал өнгөрчсэн мөртлөө дотроо бол яг бод тэр үедээ бодоход л ингээд сошиал юм айц амар үсчихсэн ядлаасан болохоор. Иби. Хэр жоохон байсан гэсэн үг лээ. 7-8 гаруй юм болов? Тэгэхээр бас аргагүй. Тийм. Тэгээ миний яг өөрөө яг юм өөрийн маань постлын зураг л та. Тэрийг маань миний зөвшөөрсөн. Тийм үү. Зохиогч ирэхгүй аваад гэж. Тийм ээ, инээтэй зураг постлсан юм. Тийм харин хэлээд штэ айгүй юм итгэвтэй хэлэгч одоо. Чинээсээ л одоо бүр үйлдэл хөдөлгөөн болгоно гэд баслах үс хэмжээний үйлдэлтэй гэсэн. За сошиал юу нэг тийм байлаа. Юу ярих цаа юу руу хатгаад тийч. Одоо категори солих юм шүү дээ. Тийм. Одоо юу юм бэ? Health юм уу? Health дээр надад бол нэг юм байхгүй дасгал хөдөлгөөн байна. За. Тэгээд ийм савтай усны зураг байна. Жимстэй ийм тунгалаг савтай усны зураг байна. Өөр миний хувьд яг хамгийн том юм зүгээр яг дасгал хөдөлгөөн л хийсэн юм байна.
Минийх нэг амар эрүүл хоолтын нэг юм. Энэ хайцангуй яг ирсэн баха. Тийм. Билсэн баха? Тийм. Одоо ер нь ингээд данаа ингээд тогтмол хоол иддэг цагтай. Тэгээд ингээд яг ингэ нөгөө тавны талан салаад авах хэрэгтэй гэдэг байдаг тийм шүү дээ. Дандаа тийм дажгүй ингээд асуудаг. Ер нь ингээд одоо миний ингээд миний хооллол талаас миний гидсч тэр ингээд тэрнтэй амар ингээд яадаг болж байгаа гэх юм уу. Ингээд татсан тийм одоо ингээд хит ингээд юм их хоолыг tvэрэг ингээд ихнээсээ би ингээд ядраж явчихдаг ч юм уу. Яг ингээд юм пропорцны хоолой байдаг. Тэр нэг айгу сайн хурдан шингээд ингээд явчихдаг болж байгаа гэж байна. Болохоор дайжгүй. Энийг гэтээ заа ингээд би ямар ингээ хоолоо хийгээд аваагаа тиймэрхүү тэгэл очоод хоол идчихад юм болохоор тэгэл сонголтоо ингээд хийж яхад ч одоо ингээд нэг куки авах уу нэг помидор авах уу гэдэг сонголт. Өөрчлөлт юм шүү дээ. Тийм зөвшөөрнө. Тэгвэл одоо хамгийн сүүлийнх нь random байгаа юмнууд юм уу? Аль нь ч багтахгүй байна. Улаан random гэл би бол үлдээсэн зөндөө. За тийм random бусад others гэдэг үү. За. Тийм. Надад ийм аялж байгаатай холбогдолтой нэлээд юмуд байна. Би Лондон ингээ Big Ben-ийн зураг байна. Тэгээ Лондон явах тийм сургуулийн бас нэг хичээл. Тэгээ Harry Potter тэгээд ийм одоо хүүхдүүдийн ийм англи литератур уран зохиолын тийм хичээл болсон байхгүй юу? Тэргээр дамжуулаад Лондон явсан. Энэ хавар. Тэгээд ер нь л амар гоё байсан яг юм Европын уран зохиол. Тэр зүгийн энэ лайфстайл ч юм уу надад амар таалагдсан. Тэрийг бэлгшээж оруулсан. Тэр маань гоё биелсэн байна. Тэрийг чи гэхдээ ингэ мэдчихад яснаа ингэ мэдээгүй байж байгаа юм. Юу хичээлдээ бол enroll болсон байсан. Гэтэ визанд apply даагүй. Тэндээ scholarship гэдэг нэг аагүй байсан. Тэгэхээр 50 юм болов. Тэр байна. Хантин тэгээд юм гол нууранд ийм каяк хийж байгаа завар тэгэд явж байгаа тийм зураг байна. Энэ бол яг ийм сургуулийн бас нэг клуб байдаг байхгүй юу? Wilderness жоохон юм аялал ингээд уулан дээр хайкинг хийх тийм каяк хийх мэт гэдэг клуб. Тэрний клубд би үйл ажиллагаанд ядаж семестртээ 1-2 удаа ингээд оролцсон юм. Нэг аялал, нэг шөнийн аялал ингээд явъя гэдэг ч юм уу. Тэгж бол амжаагүй яваагүй байна. За тэгээд 100 би Монгол буцаан мэдчихсэн болохоор яг Монголд гэрийнхэнтэйгээ аялах. Тэгээд морь унжаахан бас зураг байна. Гэрийнхэнтэйгээ аялсан, хувьсгал явсан, хувьсгал юм гоёсан. Тэгээд морь унаагүй. Гэтэ морь унжаахан хүмүүс морь зөндөө харсан. Тэгээд playtime миг бэлгшээж бас юм концертанд одоо оролцож байгаа явж байгаа тийм зураг байна. Тэгээд playtime-аас гадна ер нь бол ийм концертанд хөрөнгө оруулалт өнгөрсөн жил бол би нэлээд хийсэн баха. Тэндээ бол нэг харамсахгүй байна бас. Амар гоё. Ер нь хэрэг гэж гоё артистууд хідэн одоо концертанд явсан байна. За яг өнгөрсөн жил нэг Lave-гийн концертанд явсан. Намаар ирээд би Claire-гийн концертанд явсан. We've Toured тэгээд Alec Benjamin 4-5 концерт болов. Тийм. Тэгээд яг миний хувьд бол яг юм партинд яваад явахаас илүү ингээд концертанд хөгжмийн яг юм амьд хөгжмийн концертанд явах ч юм уу. Тэр нэг хамаагүй би надад гой санагдаж байгаа. Энэ өрсөн мөнгөнд бол харамсахгүй. Гой байсан. 100 бас playtime гой байсан шүү. Чи колорсын юм нэвсэн шүү дээ. Тийм. Тэн дээр бүр бороо ороод юу бүр ихснээсээ дуусах бороо ороод амар бороо. Нөгөө үерийн юу доктор бас. Гэтэ айгу гоё романтик бороо байсан уу жоохон зутралын бороо байсан уу? Жоохон зутрал. Тэгээ бөөндөө байж нөгөө ингээ варктайсан болохоор гайг байсан баха. Тийм. Тэрнээс бол яг ингээд юм жоохон хальт мэддэг юм одоо хамлаг байсан бол гэх юм уу? Бараг ингээд жоохон байж байгаа тэгээ орхиод авчих тийм. Тэр үеэр чи би уцаанд оргоод бүр уцаа эвдэлж мэдлээд нэрээд гисэн шин. Ямар зарлагтай. За надад random гэх юм бол хоёлаад finance дараа нэрх юу байж болох шүү. Тийм ээ тий. За чи нэг юмс finance ярьчих уу? Одоо чи random ярив. За.
ийм нэг амар гоё интересттэй нэг юм өөрөө байна. Тэгээ энэ нь болохоор би ингээд доромдоо орохдоо гоё өөрийнхөө доормыг ингэж яг гоё өөрийн одоо гэр шиг гэх юм уу? Ингээд хэрэв би ингээд яг жихэн миний өөрийн ингээд эзэмшдэг гэрээс мал би яаж төвчүүлэх гэж бодож хийн гэж бодож байсан. Гэсэн боловч би өмнө жил бол өөрөө ингээд single тэ баг байна даа л гэж бодож байсан байхгүй юу? Орондоо тийм. Тэгсэн чинь энэ жил ингээд 3 өрөөнд 4 л байгаа. Тэгээд ингээд ганцаараа байхгүй баг байдгүй гэх юм уу. Тэгээд ингээд бүх булан ингээд бүх юм ер нь бол юм ширээд болохоор яг тэгэх юу бол байхгүй гэх юм уу. Шууд ингээд төснээрээ. Гэтэ яг би ингээд асуугаад болно л доо. Гэтэл зүгээр тэрнээс жоохон төвшөө гэх юм уу. За ингээд бүүнтэй байгаа чи би ингээд зөвхөн өөрийнхөө талыг амар чимэрлүүлээд тэгэхээр жоохон тэнэг санагдаад байгаа гэх юм. Тэгэхээр яг хэдий ингээд өөрийн гэсэн жоохон ингээд сенс оруулсан ч гэсэн яг ингэж юм. Яг ингэж энэ бодож исэн шиг болоо. Тэр байна. Тэгснэ. Рандом гэх юм бол скин хэр байна. Яг өөрийн гэсэн ингээд юм тогтцоо ингээд юм одоо юм хэрэглээ бүтээгдэхүүнтэй гэх юм. Одоо жишээ нь ингээд угаагч гэхэд ингээл одоо энэ дайжуу байсан энийг авъя даал гэж ингэж яадаг гэх юм уу. Яг ингээд энэ яг амар гоё юм байна. Энийг байнга хэрэглэж байна гэдэг юм надад байхгүй. Тийм болохоор тийм юм гэж зорж байсан. Одоо ч гэсэн жоохон explore хийдэл байна. Тэгээ одоо харцангуй ингээд санхүүгийн хувьд ингээд юм өөрөө гэсэн ингээд юутай болохоор одоо би шийдвэрээ гаргаж болохоор гэх юм уу. Би хэдийг өрхөө зарцуулах уу гэдгийг ингээд яаж болтон болохоор энэ дээр бол айгу гайгүй ингээд юутай явж байгаа гэх юм уу. Өсөлт төвшөлттэй. Тэгээ энэ байна. Random гэвэл энэ л юм байна. Надад random дээр бас юу байсан бэ? Шивэс. Дэс юм ээ. Тэгээд шивэсээ хийлгэсэ. Яа анхны шивэс. Тэгээд яг Монгол зам очиж буцаж очихдаа бас хийлгэсэн байхгүй юу? Тэгээд гэрийнх нь хийлээгүй. Тэгээд сонсол одоо мэдэх байх та. Брогт хараагүй юм уу? Би бол харуул тэгээд хавтаа хэлчихээд л гэж үзсэн. Тэгээд өөрөөсөө хараагүй шүү дээ. Надад асууг болохоор тэгээд хэлэхгүй чирээ гэдэрсэн. Тийм ээ. Надад бас юм юу вэ? Жирэгийн Том and Jerry-гийн амар унтцаа тэгээд ингээд сүнэж чад гэж. Я сайн унт. Ямар утгатай. Сайн гэж яа гэжсэн л минь. Яарчсан сэрэг босоод сайн унтна. Тэгээд тэр нэг одоо л бэлж ах шиг байна. Ингээд яг нөгөө нислэг Монгол нөгөө өвлийн авалтаар буцаж ирээд нислэгийн ингээд нөгөө юу jetlag байжгаад тэгээ өвдөөд тэгээ нэг хэсэг яг орондоо өнгөрөөж байгаа. Тэгээ сүүл дээрээ миний яг нойр яг 9-д унтаж 5 цэрдэг болсон байхгүй. Тэгээ тэр нь надад одоо амар гоё таалагдаж тохирч байгаа. Наач бас ер нь өглөөний хүн болох миний яг энэ жилийн зорилгоудын нэг том юу байна. За finance дээр. Finance дээр чиглэл. За тэгээ надад яг юм хайрцаг дүүрэн долларын зураг тэгээд saving account тэгээд $5,000 гэсэн юм бичиг. За ямар нарийн шууд за харин тийм ээ. За энэ дээр бол яг мөнгөний одоо их сурвалж чинь бол ер нь өөртөө яг ажиллаж авах өөрөө одоо гэрээсээ авах гэдгээр бол энэ жоо сайн оруулах нь боломжтой шүү дээ. Яг юм өөрөө ажиллах, ажилтай болох гэдгээр доор оруулсан байна. Хаврын семестр бол би ажиллаагүй. Өнгөрсөн намар нь болохоор би ийм сургуулийнхаа дайны хаалт ажиллаж агаад тэгээд жоохон муухай санагдаад гарсан. Тэгээд өнгөрсөн намрын 10 сарын дундуур яг нэг ажилд орж эхэлсэн. Тэгээд тэрэн дээр юм дээр юм language lab гэдэг юм дээр юм судалгаан дээр хүмүүсээс судалгаа авах, туршилтыг хийх. Тэгээд тэрний репорт бичих тийм юм дээр 10 сараас эхлээд тэгээ одоо яг энэ семестр эхлээл яг докторчод яг үнсэн цагийн хуваар маань гарч эхэлж байна. Тэр нэг юм орлого болсон. Тэгээ бас 108 сайн заяа би ингээд нөгөө боб дээр оюун гэрлэгч ирээд ингээд ном бичсэн өөрхөн юм туршлагыг ярьжсэн байхгүй юу? Нөгөө 60 цагаан ногоонууд нь ном бичсэн туршлага. Тэгэл ер нь ингээд ном бичих, уран зохиол бичих ямар гоё юм байна. Ер нь амьдралдаа хийж үзэх юм шиг ингээд ном бичих, хүүхдтэй болох, мод тарих гэлээд штэ. Тэрийг л бодвол за ер нь нэг үхээс өмнө ямар тааш нэг юм ном бичэндээ ч юм уу нэг юм бичих ажил хийх амар гоё юм гэж бодоод явж исэн юм.
Тэгсэн чинь зун нь бас ингээ миний таньдаг хүнээр дамжуулаад надад ийм ном орчуулах яг юм. Яг ном биш зүгээр юм гарын алгах шиг юм орчуулах тийм юм. Санал орж ирээд. Тэгээд яг юм орчуулга бичгтэй холбоотой юмаа биелүүлсэн байна. Мөнгөтэй хөрхөн Thanksgiving-ээр аялсан аяллаа маань мөнгөө олохоос гайгүй тавьсан байна. 5,000-ын хадгаламжинд бол хүрээгүй. Хадгаламж одоо энэ жил сайн нэ. Уцаа солино гэсэн байна. Уцаа өнгөрсөн хавар солисон. Камер авах зураг байна. Энийг ингээд зүгээр оруулчаад тэгээ мартцсан ерөөсө тоохгүй явж байгаа. Яг бас өнгөрсөн жилийн яг 11 12 сараас л яг жигнэсээ бодож эхлээд одоо яг төлөвлөөд явж байгаа болохоор энэ хавартаа ер нь авчих байх. Тэгээд өөр чинь тэгэл ер нь өөрөө яг ажилтаа болоод ажиллаад мөнгөтэй болох хадгаламжтай болох гэдэг л гол юу юм бэ? Энэ дээр энэ семестр тэр нөгөө лабын ажил тэгээ би нөгөө юун дээр бас ажиллаж эхэлж байгаа. Ийм мэйл офис дээр ингээд хүүхдүүд юм одоо хүүхдүүдэд мэйлийг тарааж өгөх ингээд скан хийх юм тийм. Тийм юм дээр. Тэр айгуу сонирхолтой юм. Ой санагдаж байгаа. 7 хоногт ер нь хитэн цаг ажиллаж байна. 7 хоногт яг гадаад оюутан хамгийн дээдлээ хоёул 19 цаг ажиллаж болно шүү дээ. Би бол яг тийм үү. За 19. Тэгээд өнгөрсөн семестр 7 хоногт би нэг 6 мургаал ажилласан баг. Нэг сар явмаар. Одоо энэ семестр 12, 13, 14 10 10-аас 14 гэж бодож байна. Зөв. Тийм байна. Одоо энэ үйлчлэгээний салбарын одоо яг юм хүмүүст үйлчлэх одоо ингээд сайн байна уу CV тавтамаар л гэдэг шиг ингээд яг үйлчлэгээний салбарын ажил бол одоо бол них гаршаахгүй юу гэдэг лээ. Санаа зовхоргүй юу? Тийм. За ер нь юм амархан юу н хийчих юм бэлээ би. Гэтэ яг юм хүсэж хийх үг гэвэл бас үгүй. Зөв. Гэтэ бас хөрхөн болчихлоо юм. Миний дээр бол миний хол яг чинийх шиг юм нарийн 5,000 юу гэж нэг заагаагүй. Нэг юм алтан бахан ингээ мөнгөтэй тэг урд нь ингээ инээ цааны юмхтэй хүн. Зүгээр л мөнгөсөө олно гэд тэгснээ дараа нь ингээ юм мөнгөний олон их урсгалтай болно гэдэг ингээ мөнгөний гахаар ингээ өөр суугаас ингээ мөнгө орж байгаа тэг ийм хоёр л зураг байна. Тийм мөнгөний хөтөл одоо их олон төрлийн юугаар гэх юм уу мөнгө олъё гэж бодож нөө YouTube гэж бодож байсан болохоор тиймэрхүү юмнуудаас тэр нөгөө консулинг юунаас тэгээд өөрөө ажил хийгээд гэж бодож ирсэн. Яг хуу харцангуу 100 юм хийгээд тэгээ харцангуу дэжгүй тэр маань ингэж надад хөрхөн мөнгө болсон. Тэгээ одоо консулинг ингээд тиймэрхүү юмнууд гэсэн ингээд дэжгүй ингээд одоо миний зорж исэн юмнуудад юу нэг болж байгаа. Гэтэ яг үндсэн одоо яг сургууль дээр сая л би одоо яг үндсэн ажил яг хийж эхлэх гэж юм уу? Нэг газар ингээд сургуулийн театр шүү дээ. Энийг би зурагчнаар явуулсан. Тэгээд яг гэтэ нөгөө яг эхлэх байгаа цаг магаа яаж. Тэг угаас сонсож. Тиймэрхүү надад тогтсон болгоод тэгээд ажиллаад ирчих байх. Тэгээд бас хідэн газар руу ингээд аппликейшн явуулсан. Заримийнх нь интервью дээр орсон байгаа. Нэг нь яг ингээд болчих юм шиг амар санагдаад байгаа гэх юм уу. Тэгээд ямар ч гэсэн мод тогшээ. Айгуу полоосаа нэг тэгээд ирчүүл одоо ингээд тогтсон орлоготой болоод ирэхээр илүү ингээд амар гэх юм уу ингээд байнга ингээд одоо ботхгүйгээр жоох юмудаа мөнгөдөө зарцуулах гэх юм уу. Одоо л ингээд өмнө жил ч гэсэн ингээд мөнгө зарцуулаад одоо энэ чи юу болж байгаа лээ тийм. Одоо ер нь дараа ер нь одоо юу хэрэгтэй байгаа лээ. Ямар юмнуудын ингээд хэлбэр тооцоо тийм юмуд болох хэрэгтэй лээ гэдгийг дандаа жоох ингээд юм ингээд дандаа консидер хийж л явж исэн болохоор нэг ингээд жоохон тогтмол ажилд алсан л за зугаас хөрөндөө хичээл тийм ер нь гайлаа. Яд тийм байна да. Ингээд дуусч байна. Юу нь тий. Надад одоо өөр нэм өгнүүд лээ. Бусад зурнууд яг үнсэн гол юмуд бол бас жааш байна. Чинд ингээд харахад юугаа яг юм хувьчлал
Чи хэдэн хувь гэж? Хэдэн хувийн Яа. бүтэмжтэй ч юм уу? За нэг 25 Мгм. хэлгээд хэлэх ба. 25. Гэтэ ингээд ер нь vision board гоо байснаас спорттой байсан хамаагүй юм. Дээр гэж. Тий. Харин энийхээ яг юм сар болгоо ингээд чеклэх хэрэгтэй ч юм уу? Сар болгоны нэг өдөр тавьж чаад. Одоо сар алганы сүлүүд. Хаана хадгалдаг вэ? Ягаад ингээд дэлгэцэн дээр компьютер дэлгэцэн дээр болгодог уу? Утгагүй. Би энийг анх нөгөө бүндөө хэдүүлээ хийчээд бол тэгээд home screen байсан компьютерыг. Тэгснээ дараа нь сүүлд амар ингээд юмнууд бахан буужигнаж харагдаад таамаг шиг санагдаад. Тэгээд шууд солилцоо. Тэгээд 100 л яг нэг сөхөж яг харсан байх. Юу болж байгаа яаж яаж гэдэг. Хан чи юу хаачлаа гэж. Би 35-аас 35? 35 маа юм болоо. Гэж бодож. Тэгээд Тэр тэгтээ гоё наа. Бицээс. Юу нэмдрах гоё шүү. Йоо. Өчтөр ярахад би нэг жоохон унжгаар байсан шүү дээ. Нэ за Дотроо бол би жоохон сэдвүүд нь за. Өнөөдөр бол харцсангуу гоё болсон. Өглөөсөө айгүй гоё сэрээ. Тэгээд сая бас кино үзээ би. Яа. Нөгөө нэг Julia Roberts-ийн тоглолтог Notting Hill. Үзээд тэгээд сэтгэл санааны байдал бол айгүй гоё. Тэгээд өнөөдөр бүтээсэн өдөр болохоор бас гоё. Яг чиний өвчтөр миний өг. Амшиг чиний өнөөдөр миний өвчтөр байсан болоо. Нэг юм сэр цаанаас л гэдэг байна. Өнөөдөр надад яаж юм бэ бүтээсэн өдөр хичээлийн өмнөх өдөр болохоор. Жоо стрессний юм. Тийм одоо юу хийх тотойлээ гэд. Баха юмнууд орж ирээд идэг юм шиг санагдаж байна. Хоёлаа юу л яах юм шиг байна. Энэ жилийн vision board-ийн goals чи vision board хийсэн үү? Хийв. Тэгээд яриа ярьж амжихгүй юм шиг байна тий. Би нэг тайлт хийсэн. Юу нэг хийсэн. Тэрийг ер нь vision board-а зорилго ямар зорилготой байгаа яри гэж юу? Харин тэрийг өөр дугаар болгох уу эсвэл жилийн төгсгөлд нь ингэж базаж ярих уу? Жилийн төгсгөлийг базж болгоо юм шүү. Харин би бас яг сая энийг ярьж чадаад тийж бодлоо л доо. Тий. Одоо ярихаас илүү дараа жил stay tuned. Тий. Одоо гэхдээ чиний ингээд тавьсан зорилгууд чи хэр юм өөрчлөгдөх одоо ингээд юм төрөлнч тэр хэмжээ нь хэр өөрчлөгдөх юм шиг санагдаж байна. Энэ жил бол өнгөрсөн жилтэй харьцуулахад цөөхөн зураг байна заяа. Тэгэд яг юм том юмнууд их байна. Жижиг одоо ингээд юунаас илүү каякинг хийх, гитар тоглож сурах, мурах гэдэг усны зураг мураг гэхээс илүү том юмнууд байна. Бүхэл юмнууд байна. Ойлгогдож байна уу? Зүг. Ханайда одоо харин тоо яана. Нэ. Надад л энэ нөө амар хамгийн ингээд юм ихцэгтэй юм болох юм шиг санагдаж байна. Амар олон юм шийдвэрлэх хэрэгтэй. Junior. Англи юу 3 дахь курс. Арай ямарсан сууч. Тэгээд өнөөдрийн дугаар юм байла. Баримттай подкаст хийж байгаа марцсан шүү. Подкаст нэрээ сонирхолтой юм аа. Анх ингээд яг подкаст хийх гоё юм байна да. Тэгээд би яг нэгдүгээр курстэй ирчээд Монголоос яг ирчээд тэгээд бидний нууц энтрийг сонсч эхлэв. Тэгээд хүмүүс яг ингээд яагаад подкаст сонсдог? Ингээд гадаадд амьдардаг хүмүүс бас яагаад подкаст хийдэг? Одоо наран заяа гिच ч юм уу? Итгэж ч юм уу тий? Гэдэг жоохон бодож эхэлсэн юм байна. Дараагийн дугаараараа юу ярих гэж байлаа. Та нар юу ярих мээр байна? Ярьж байгаа л дөө. Тий. За ингэж усах. За сонсон баярлаа. Хоёлаа дараа тийж гоё эхлэл төгсгөл өвтэй болох юм байна. Чиний биш миний подкаст гэдэг шиг. Гоё signature өвтэй болох юм. Тэр өвтэй болтол зүгээр л баяртай гэхгүй. Тэгсгэл баяртай. Тий.
За баяртай. За баяртай. За зогсоолаа.